Ороод. Өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд, шөнийн мэнд та нартайгаа уулзч байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийнхөө Facebook Live-ыг эхэлж байна. Эхэлж байгаа сэдв маань чадахгүй бол яана гэж та өөртөө эргэлздэг. Тэ суперпауэр чанд байхгүй болвол байхгүй байх гэж бодоод байдаг бол энэ лайвыг үзээрэй. Өнгөрсөн 7 хоногт би нэлээд одоо гайхамшигтай хүний гутамшигтай чанар, гайхамшигтай хүнийг одоо чи хүн болгон супер павер байдаг, хүн болгон гайхамшигтай ичидтэл гэдэг бол чиний юм хаана байгаа юм бэ гэдэг дээр бид нар их ярьсан, гой сэдвүүдийг ярьсан байгаа. Тэгтэл яг одоо энэ момент дээр бидний амьдралын мөч болгон дээр бид нар өөрсдийгөө ямар хүч чадалтай мэдэхгүй, ямар хүч чадалтай, ямар гайхамшигтай хүн билээ гэдгийг мэдэхгүйгээс болоод маш олон хүмүүс сэтгэлээр унсан байдалтай байна. Өнгөрсөн 7 хоногт миний хийсэн лайвыг сонсоод маш олон хүмүүс манай дасгалжуулалтын активтай манай одоо номыг захиалаад хүмүүстэй холбогдсон хүмүүс аяг их байсан. Эрүүлээд энэ байдлыг хараад ирэхлээр бид нар чинь ерөөсөн монголчууд чинь бид нар өөрсдөө маш их хэмжээний эдрийтэй адармаатай нөхцөл байдлыг илэрхийлж явж байгаа маш өөр нөхцөлүүдээр маш хүнд одоо байдалд өөрийгөө шаналгаж явж байгаа хүмүүс асар олноороо байна шүү дээ гэдгийг мэдэрч хэлж байна. Хей сайн уу? Миний юунаас харагдаж байна уу? Хүмүүс харагдаж байна уу? Миний Facebook мессеж та нарт харагдаж байна уу? Ярин та нарыг орж ирэх болохоор гайхаад байна. Уцаараа шалгахад тайдаг орчилж байна. Байна уу? Yes. Okay. Орж ирж байгаа хүмүүс ерөөсө харагдахгүй байх юм. Ямар сони үзэж байгаа хүмүүс маань ерөөсө харагдахгүй. Тэгээд гайхаад байх юм. Миний Facebook зүйл тэгээд идэг болсон юм уу? Яа. Okay. Миний өөрөө айгуу жоохон гэрэл тусаад над тусаад тахлаа гэж жоохон ингэж ажиллаа. Тэгээд манай өөрөө айгуу харахгүй санагдчихад яг хөшөө хатсан. За тэгээд би ингэж бодож байна. Өнөөдрийн юун дээр вау, окей. За одоо та нарт орж ирж байна те. Яа. Зарим нэг хүмүүсийн юуны постд одоо надад харагдаж эхэлж байна. Гэхдээ би нэг давхар хүмүүс харагдахгүй байгаа юм уу? Ямар сони. Та нарт харагдаж байна уу? Нэг комент ороод ирчлээ. Хай. Үзэж байна гинэ ашгүй. Яа. За ашгүй. Тэгээд энэ миний юун дээр Facebook дээр юусаа харагдахгүй байх юм. Ямар учиртай юм бол? Миний хуудсан дээр харагдаж байна. За 2 хүний комент байна. За та нар дараа уг нь нэм дараад байгаа юм байна. Гэтэ надад их сүултэж орж ирж байгаа юм. За. Тэгээ өнгөрсөн лайвыг бид нар хийснээс хойш би ерөнхийдөө маш их юм юу ажил да. Ялангуяа бид нар өөрийгөө чадахгүй бол яана гэж эргэлзэж байгаа маш их том асуудлууд байгаа байна. Чадахгүй бол яана гэж эргэлзсэндээ болоод бид нар манайхан асар их хэмжээний гашуудл гэдэг юм аюу хэцүү байдал хөрөмж байна. Чи яагаад өөрийгөө чадахгүй гэж бодож байгаа чинь асар их хэмжээний чиний эргэн тойронд байж байгаа хүмүүсээс асар их хамааралтай. Тэрийг бид нэр илүү ойрхон харах хэрэгтэй. Өөрийгөө чадахгүй гэж бодож байгаа ихэнх хүмүүсийн өнгөрсөн түүхээ эргэж харж байгаа нөхцөл байдал маань маш хүнд байдаг, маш муу байж байдаг. Өөрийгөө чадахгүй гэж бодож байгаа ихэнх хүмүүс өөрийнх нь эргэн тойронд байж байгаа хүмүүс нь өөрийг нь хайрладаг, хамгаалдаг, хүндэлдэг хүмүүс биш. Огт мэдгүй өөрт чинь худлаа ярьдаг, өөрт чинь жинхэнэ үнэг хэлж чаддаггүй тийм хүмүүс маш их байдаг. Тийм учраас бид нар энэ дээр маш сайн ярих хэрэгтэй. Энэ сэгийг оруулахын тулд хэрвээ чи өөрийгөө чадахгүй яана чадахгүй би болоод чадахгүй болчихгүй дээ яана гэж айдаг бол чамд хангалттай дэмжлэг тусалцаа хизээч өнөөдөр хүртэл байгаагүй юм гэсэн болох гэдэг байгаа байхгүй. Хэрвээ бид нар зөв орчин нөхцөлд амьдраад үнэхээр биднийг хайрладаг аав ээж орчин маань бид нарыг сайн сайхан нөхцөлд бүрдүүлээд явсан бол бид нар чадахгүй байх үндслэл байхгүй гэдгийг мэдэх ёстой. Гэтэл ихэнх тохиолдолд манай гайхамшигтай монголчууд маань яаж яана гэхээр дандаа өөрийгөө чадахгүй болов гэж эргэлзэж байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүсийн маань эргэн тойронд өссөн төрсэн орчинд нь тэр хүний чи чадахгүй, чи юугаа чаддгийг, чам шиг хүн дийлэхгүй, чамайг ингэхгүй тэхгүй гэж бодож идэг. Тэр мессежүүд нэвтрхийн өндөр байд юм лээ.
Тэрнээсээ шалтгаалаад өөрийгөө чадахгүй гэж боддог хүмүүс аяг олон байдаг. Өөрийгөө чадахгүй гэж бодож байгаа хүмүүс маань яг амьдрал дээрээ гэр бүлийн хүчирхийлэл юм уу бусдын доромжлолд орсон хүмүүс байдаг. Яг үнэнгээ хэлэхэд манай гэр бүлийн манайх өнгөрсөн миний бизнес гэдэг хөтөлбөрийнхээ хамгийн сүүлчийнхээ модулыг бид нэр үзсэн. Тэгээд үнэхээр гайхалтай ичтэй юм шиг гайхамшигтай мөчүүд бид нар хамтдаа уулзж байна. Тэр мөчүүдэд зарим хүмүүс бизнес хийж чадахгүй болоо гэж эргэлзэж байгаа хамаг эргэлзээний чам цаад болж байгаа юм нь тухайн хүнд өнгөрсөн нөхцөл байдал тохиолдоод өнгөрсөн үйл явдал. Асар их юм тэр. Тэгээд өнөөдөр би нэг юм хийх гэхээр дэрэгдэн байж байгаа хүмүүс нь намайг дэмжихгүй, намайг ойлгохгүй, намайг хайрладгүй, чамайг сонсдгүй, чамайг хүлээн зөвшөөрдгүй тийм хүмүүсийн дэргэд их байгаад байгаа учраас өөрийгөө би чадахгүй юм гэж бодох бодол нь аягүй өндөр байна тий. Хей. Оошгүй ямар гоё юм. Баярлалаа. Үзэж минь хай. Мессеж үтж байгаа хүмүүстээ бүгд баярлалаа. За. Тэгээд нэг тийм гайхамшигтай нэг юм хуваалцаатай. Өнгөрсөн 7 хоногт бид нар энэ бэрхшээл ба боломж гэдэг номыг ярьж ирсэн санаж байна тий. Энэ номыг бариад яриад явсны дараа би нөгөө ээжийнхээ энэ номыг бичгээд манай ээж ямар их нөлөөсөн бэлээ. Намайг анх тасгалжуулагч болоход миний хамгийн анхны одоо юу гэдэг шавьмаар миний төрсөн ээж байсан. Тэгээд тэрнийхээ дагуу ээжтэйгээ би ажиллаад явах хоорондоо тулгарч исэн мэдэрч исэн бэрхшээлийг бид нар би өнгөрсөн 7 хоногт хуваалцсан тий. Тэгээд энийг хуваалцсны дараа манай заяатай хүмүүс тал гэл тийшээгээ залгаад холбогдоод тусалцаа хаагаад ингэ асууж байгаа байхгүй. Тэгээд ихэнх хүмүүс нь бүр ингэ хаанаас энийг сонссон, хаанаас юу гэсэн гэдэг үнэхээр дандаа ээж охтууд байсан. Ээж охтууд би энийгээ төлөө ямар их шаналсан зүрх сэтгэлээсээ яаж одоо хамтдаа юмыг ойлгох уу, бүтээх үү гэдэг юмныхаа учрыг олохгүй би энийгээ хэмлэж явж явах тэр сэтгэл зүй өөрийнхөө би юунаас болоод шаналаад байна, би юунаас болоод ийм нөхцөлд орсон бэ гэдгийг ойлгохгүй байгаагаасаа болоод нэг орон гэрт байж байгаа ээж охин хоёр хоорондоо таарахгүй, муудалцах, маргалзах энэ асуудал ашиг асар их байдаг гэдгийг бид нэг өнгөрсөн ломт ярьсан. Тэгтэл хүмүүс ингээд хаа холоос тэр хөдөө одоо хөдөө хотын дах захын одоо орчин нөхцлөөс хурж ирээд зориод манай зайтай ярьж байгаа бүр заалгаж аваад ээжтэй тийм гинэ энэ номыг уншуулах гэсэн юм тэгсэн юм а гэд хуваалцаад явж байгаа тэр ээжүүдийг сонсоход бид нарт үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээд хийж байгаа лайв болгоныг үздэг та нарт үнэхээр баярлалаа гэж хэлчихье. Яг л миний хийж байгаа бүх юм чамайг яаж гайхамшигтай болгох вэ? Чамайг яаж өөрийгөө чадвартай болгох вэ? Чамайг яаж даамын чиглэлтэй тэр гутгаас айхгүйгээр аз жаргалтай сайхан амьдрах болох вэ гэдэг юмыг бид нэр ярьдаг тийм. Гэтэл амьдрал дээр тийм байдгүй юм шиг бидний нүдэнд харагддаг. Миний ингэрлээ юм уу тийм. Тэгээд амьдрал дээр бид нарт яг тэр проблем маш их харагддаг. Тэгээд тэрнээсээ болоод манайхан яадаг вэ гэхээр нэг амьдралын нэг одоо би чадахгүй бол яана гэдэг юмнууд нь асар их байдаг юм. Би чадахгүй бол яана. Чиний эргэн тойронд байж байгаа хүмүүс чинь чамайг үнэхээр сонсдог ойлгодог юм гэж яадаг байдаг. Маш олон тохиолдолд. Бид нэг ахтай гिचтэй байдаг ч гэсэн хамтдаа бид нар үйлж байгаа ч гэсэн хамтдаа яаж энийг давах вэ гэдэг дээрээ мэдгүй байж байгааг нь бид нар сонсдог. Тэгээд чиний эргэн тойронд байж байгаа маш олон хүмүүсийн дотроос хинт ч хэлж байгаагүй зүйлийг сонсох хүлээж авахтай тэд чиний итгэлийг даахад бэлэн биш хүмүүс үүдэг. Чиний өнөөдөр шаналаад байгаа тэр зүрх сэтгэлийг чинь хүлээж авахд ойлгоход бэлэн биш хүмүүс үүдэг. Тийм учраас бид нар өөрсдөө бид нэг битүүхэн дотроо боддог шүү дээ тийм. Нэг бохт байхад бид нар эргэлзээд байж байгаа ч гэсэн тэрийг илэрхийлээд хэлэх зориг бид нар хүрдэггүй. Тэр багийн хүн хэлэхгүйгээр нандин өөрийнхөө юм хадгалаад үлдээдэг. Тэр эмзэг байж байгаа тэр мэдрэмж минь намайг хилжүүл энэ хүн намайг тэгээ бодчих гэдэг айдас чинь бидний ялан дийлдэг. Бид нэр өнгөрсөн амьдралдаа туулаад өнгөрсөн тэр шахтаас ордог хэцүү нөхцөл байдлыг хинт ч хэлж чаддаггүй. Яагаад нэгдүгээр бид нар хэлдэггүй вэ гэхээр нэгдүгээр тэр хүмүүс сонсоод
чамд яаж туслах юм бэ гэдгийг чи өөрөө мэддэг. Би өөрөө мэддэггүй. Тэр хүмүүст хилчлэхэд эргүүлээд надад юу орж ирэх болоо гэдэг юм маань гэгээлэг цэвэр ариун биш. Тэн ямар нэгэн хэр буртагтай эвгүй байвал би яах юм бэ гэдэг айдас маань би өгдөг. Өнгөрсөн тохиолдолд бид хэцүү байгаад хин нэгэн хүнд итгээд хэлснээсээ болоод бид нар харамсал өрлөөд тэрнээсээ болоод шаналл үүрлцсэн учраас хүний өмнө дор харагдахаасаа бид нар айсандаа болоод бид нар тэрийг хуваалцгаа болдог. Бидэрт маш олон шалтгаанаар бид нар би чадахгүй бол яана гэдэг айдаснасаа болж чадахгүй бол би яах юм бэ гэдэг айдаснасаа болж хийх гэжсэн бүх юмудаа боловдог. Маш олон шалтгаанаар. Бизнес хий гэж бодож байгаа ч гэсэн маш олон хүмүүс зоригддог. Хэдэн дандаа хүүхний асуудлаасаа би өөрөө хийж байгаа итгэл маань хангалтгүй учраас би өөрөө хин гэж бодож байгаа бодол маань хангалтгүй учраас миний чадж байгаа юмны цар хүрээ хангалтгүй учраас бид нэг зов тусаад боловдог. Бүх юм боловдог. Бид нар бараг хөгжижсэн бүх юмгаа эсрэгээр нь эргүүлээд бид тутаагаад бүлэг аваа явахад бидний байдаг. Хэлэх гэжсэн үгээ бид нар хазаад дуулчихдаг. Юу ч болоогүй юм шиг царилхан биднэрт өдөө амархан байдаг. Тэгээ би бас нэг өнгөрсөн өчигдөр би орой унтж байхад нэлийн орой шөнийн 1 цагт нойр хужаад унтаж чаддгүй. Тэгээд нэг бичлэг үзчихсэн. Тэрэн дээр надад нэг ийм мессеж байгаа байхгүй. Маш олон хүмүүс нарциссист буюу би гэдэг үзэл бодолтойгоор өсөж байж байгаа. Ялангуяа өнөөдрийн энэ амьдрал дээр ялангуяа манай өнөөдрийн Монголын нийгэмд одоо босрмог хийж байгаа нийгэмд одоо хүн бол аймаа бодороо гэдэг системээр явдаг. Хин одоо нэг хүний зовлонг сонсох, ойлгох гэсэндээ биш би гэдэг юмтайгаа. Тэгэхээр хин нэг хүнийг үгүйсгсэн одоо буруу шаасан, шүүмжилсэн тэр хүмүүс хаасан хамгаалалт хийсэн тэр үзэл бодол маань Монголын нийгэмд давмгаалсан үзэл бодол юм. Тэгэхээр гэр бүлийн асуудлууд Монголын гэр бүлийн асуудлууд бас хурц шүү дээ тийм мэдж байгаа. Асар их хурц асуудал болоод байхад бид нар тэрийг гадагшаа дэлгэж шийдэл олохоос илүү энийг хийж чадахгүй. Ягаад гэвэл зунгаарлцсан гэр бүлийн хурц асуудал явагдаад байна. Хурц асуудалтаач биш. Хоёр хүнээсгүй сэтгэлгээний төвшин хоорондоо маш асар том эвдрэлтэй буюу dysfunctional одоо гэр бүлийн харилцаа маш эвдрэлтэй хэцүү нөхцөл байдал амьдраад байгаа хэрэг. Тийм учраас бид нар амьдрал дээрээ гэр бүлийнхээ ойрхон хүнтэй чин үнэнгээ яриад бид нар асуудал шийдэхээс өмнө тэрийг энэ хүн ойлгохгүй юм байна. Энэ хүн биний юм байна. Би энэ хүн хэлээд нэг хүн хэллээгээд юу ч сайн юм болохгүй юм байна гэдэг итгэл үнэмшил бид нар маш их хаадаг. Гэтэл яг үндэ чи супер павер гэдэг юм эзэмшээд чи хүчтэй чадaltaй явж чадах хүн байсан ч гэсэн хамаагүй чиний эргэн тойронд байж байгаа хүн чамайг оромжсон ч юм уу, чамайг үгүйсгсэн ч юм уу, чамайг буушилсан орчинд байх юм бол чи хүсэж хөгжиж чадахгүй байгаа юм. Тэр маань асар аюултай. Яа, танд ойлгомжтой юм тий? Цэрэн чи мэдэгнэ. Хай лайв дээр анх удаага таарлаа. Яг л одоо надад тулгараад байгаа асуудал баярлалаа гэнэ. Баярлалаа. Тэгээ их тохиолдолд бид нар үнэхээр гэр бүлийн хүмүүс чинь чамайг ойлгож чадах байгаа. Нарциссист гэж ямар хүмүүсийг хэлээд байдаг вэ гэхээр тэр хүний төлөө ямар ч мэдрэмж байхгүй, сонсож чадахгүй, тэр хүний хүлээн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй, зүрх сэтгэлээ зориулаад хамтдаа хуваалцаж ярилцаж чаддгүй тийм хүмүүс асар их байдаг. Монголын нийгэмд бол нэлээд их тийм бусдын өмнө өөрийгөө гоё ганган гэж харуулж явж байгаа нэлээд их хүмүүс тэр чигээр тийм. Эсвэл бусдаас өөрийгөө доор гэж хараад өөрийгөө дандаа хохирооцсон юм шиг өвдөлтөд царилаад явуулж байгаа харагдаж байгаа хүн сэтгцийн тийм нарциссистүүд өвчнөтэй. Тийм хүмүүст Монголд маш их бусдын анхаарлын төв дээр байж тэнэгч үе хамаагүй юм ярьж байгаа бусдын анхаарлын төв дээр орж явдаг өвчлөлтөө хүмүүс маш олноор байна. Ялангуяа ийм зам би юм мундаг хүн гэдэг том эgoтой хүмүүс би эсвэл би юм чадахгүй хүн би юм мөрөгдөлтөө хүн намайг тийм тоох юм гэдэг өвчин. Эсвэл одоо юу гэх нэг өөрийгөө өмгөөдөг өвчин. Өөрийгөө хамгаалдаг өмгөөлдөг тийм энэ хүн надад дараад энэ хүн намайг оромжлоод байна гэж ярьж байгаа боловч яг үүндээ би өнөөдөр юу хийгээд юунасаа болоод ийм нөхцөлийг үүсгэчихвэ гэдэг би харж амжиггүй тэрэндээ тохирох өөрчлөлтүүдийг хийж чадахгүй юмс байгаа. Энэ маань үнэхээр гашуудлалтай асуудал гэж хэлдэг. Тэгээд энэ асуудал дээр бид нэг өнөөдрийнхөө хийж байгаа лайвыг яриад байна. Үнэхээр зөв хөвгмөр санагдсан.
Тэгээд тийм нарциссистийн хүмүүсийн дэргэд байж байгаа бол чи тэр хүмүүсээс өөрийнхөө оюун санаа зүрх сэтгэл одон сэтгэлийг хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө чи сонсож сурах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Би өнгөрсөн хэдэн 7 хоног маш олон янзын хүмүүстэй уулзлаа. Маш олон янзын хүмүүсийн зовлон жаргал, амьдралын утга учир олон юм сонслоо. Тэнд ч бид ярьдгүй юмудаа надад WhatsApp ярьж байгааг нь сонсоод өөрөө их үзүүлж чирэлдээ сонссон. Гэхдээ зарим дотор нэг нарциссистийн хүмүүсээс болоод одоо нэг хүнтэй тэгж гэж ярьчаад шал өөр юм яриад эргүүлээд тэр хүнийг одоо хохиочод тий хүнд байдалд оруулаад явж байгаа. Одоо жишээлбэл нөхөр нь эхнэрээ хаяад эхнэрээ зодоод явдаг. Эхнэр нь тэгээд араас нь хөөцөлдөө тэр өөрийг нь зоддог гэж байгаа хүнийг хүртэл агуулах гад хамгаалах гад тий араас нь хөөцөлдөө тэр хүний идэг буух хэрэглэх юмных нь өнгийн усгад өөрөө гадаад хөдлөж байгаа. Жишээ нь манай хүн л түрүү намайг бадагшаахсан чинь хаалган дээр очиод уйлцсан манай охин. Тэгснээ яасан гэхээр хаалганы хажууд ингээд дэр тавиад суудсан. Тэг бирнийхээ иргэн тойронд бөө ингээд идчихсэн талхналгаа ингээд үүгээд ингээд цацсан байгаа байхгүй манай охин. Тэгээд ах нь тэрийг нэг уйлаад ахтар дээр авч ирж өгөөд идэхэн барилаа суулгацсан чинь нөгөө чинь дөрвөр дөрөв хог тавьчихсан. Тэгээ намайг гараалсан чинь ямар их хог болчих юм мess болцсон байж тээ. What a mess гэсэн чинь манай охин тэгээд байгаа байхгүй. Mess гэдэг өдөөс сарсан над миний өдөөс сарчаад mess гэдэг ахаа ховтоод байгаа байхгүй юу гэдэг. Тэгээд хнасаа үлдэх юм. Одоо тайвширчих шиг ахын учрыг хэлж байгаа. Тэгээд би түрүүн тэр нөгөө нарциссист гэдэг сэдв дээр одоо юу гэдэг нарциссист гэдэг хэд хэдэн янзын хувилбар гэж өгдөг юм тий. Тэр хүн бусдаас өндрөөр өөрийгөө дүүлэх өвчтэй сэтгэц мэдрэлийн өвчин яг юм дээ. Тэгээд тийм сэтгэц мэдрэлийн өвчтэй байж байгаа гэдгийг бид мэдэхгүй байж ээж дандаа өөрийгөө сайн байна болоод байна гэж үнэлдэг. Харуулдаг. Яг энэ дээрээ би болохгүй гэдгийг мэдээд байсан ч гэсэн тэр сэдвэн ч юм уу тэр асуудлын хүндрэлээр ирэхээр ойлгохгүй сонсдог хүсдэг өөрийгөө хамгаалдаг дүүйлдэг эсвэл өөрийгөө юу яадаг эсвэл нэг сэдв ярьжсэн сэдвээ өөрчилдөг өөр төрлийн сэдв рүү ордог тий нарциссист хүний дэргэд амьдрахад аюул хэцүү байдаг. Яагаад гэвэл чи нэг юм 1000 дахин давтаад минийгүй байдаг. Тий чи тэр хүнийг чи ингээд штэ гэдээ өөрт нь хэлэхэд үгүйсгдэг. Чиний хэлж байгаа үгийг үгүйсгдэг. Нарциссист хүний дэргэд байхад чамайг яаж хичээсэн хичээжсэн хамаагүй чи тэр хүн биш чи өөр асуудалтай юм шиг мэдрэмж төрүүлж идэг чамайг өөр чи маш хүнд байдалд одоо юу гэдэг чи л одоо энэ завцсан хэцүүдээ учраас чи л одоо чадахгүй байгаа учраас миний асуудал чи дээр асуудал байгаа гэдэг мессежийг нарциссист өгдөг. Тэгээд яг энэ асуудлаас болоод бид нар нэг Монголын нийгэм том хүлээн байгаа хэрэг. Би нэг л асах хэрэгтэй. Тэгээд одоо жоохон биелэх болоод гэж окей. Одоо ари дээр би хөшөө онгойлгочлаа. Тэгээд яг зөвхөн би гарсан гэхдээ яхад болох тийм. Дуучин болохгүй нэ. Миний дуу сонсогдохгүй юм уу? Зүгээр ингэнэ. Миний дуу болохгүй юм. Зүгээр сонсогдож байна тийм. Тэгээд нэг би өнөөдөр ямар ч ихвч хэмж байхгүй ярьж байгаа юм за. Тэгээ яриад болж байна үү. Тэгээд нарциссист одоо ийм хүмүүстэй чи яаж хичээгээд байхад чиний хичээжсэн юмнууд чинь талаар болоод байдаг. Сүүлдээ чи өөрөө өвчтөй хүн шиг болоод сэтгцийн бүр балаад эмийн хүн шиг болоод явж байгаа бол чи өнөөдөр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Чиний оюухан чи болохгүйдаа биш. Чи хэн нэгэн одоо сэтгэц мэдрэлээ өвчтөй хүний хажууд амьдарч байгаа бол чиний амьдрал аюу хэцүү. Тэр хүмүүсийн хуваалт шиг амьдардаг. Тэр хүмүүс чи яаж чигээд хамаагүй чамаас юм авах зарим хүмүүс идэрдэг гэж боддог. Гэтэ нарциссистүүд тэр болгон идэрэхэд аюу хэцүү байдаг. Нэлээд ажиллагаа зөвхөн шаарддаг. Тэгээ нарциссист хүмүүс өөрсдөө эдгэрээ гэж хэлхээснээс хинч тэр хүмүүсийг өөрчилж чаддаг. Тэрийг би хэлчихье. Маш олон хүмүүс нарциссист нөхөртэй байдаг.
Нарциссист нөхрүүдийн шин чанар ямар байдаг вэ гэхээр ийм баггүй. Тийм нөхрүүдийн шин чанар яадаг гэхээр хүн арахлаар аягүй сайхан сэтгэлтэй, сайн хүн болж сурдаг. Тэгээд амьдрал дээр яадаг вэ гэхээр юм аягүй бүтэмжгүй тийм хүмүүс байдаг. Эсвэл өөрийгөө аягүй мундаг гэж боддог. Мундаг гэж хүнд харуулдаг. Сайн хүн гэж батлах гэж хамаг юмаа зориулж хийдэг. Хүнд атаахан сэтгэл төрүүлэхийн тулд юмаа тавьж явуулдаг. Нарциссистүүд. Эсвэл хүний анхаарал өртөхийн тулд яаж хамаагүй жижиг тоглоод яаж хамаагүй ааш гаргаж байгаад хамаагүй тэр хүмүүсээс өөрийнхөө хэрэгцээтэй гэсэн юмдаа салгаж авч чаддаг. Нарциссист зарим хүмүүс аягүй амжилттай юм шиг харагддаг хүний нүдэнд. Нарциссист зарим хүмүүс болохоор чи ийм яа юм чинь гэж дэрэг байж байгаа хүмүүсийг доромжилж амьдэрдэг. Чи чадахгүй байгаа юм чи чамаас болоод ингээд юм чи л ингэж байгаа. Чи л чадахгүй. Дэрэг хүмүүсээ доош нь хийх замаар тэр хүмүүсийнхаа одоо хийж байгаа амьдарч байгаа амьдралыг хөл дээрээ одоо дээр нь гიშгэх замаар нарциссистүүд амьдралаа авч явдаг. Тийм муухай хуулцсан замтай. Гэхдээ тэр хүн одоо тэр хүнээс тусалцаа авахын тулд юу ч гэж худлаа яриад хамаагүй өөрийнхөө хэрэгцээтэй нэг авч чаддаг. Тэр хүнээс тусалцаа авсныхаа дараа юу ч гэж хэлээд хамаагүй өөрийгөө тэр хүнээс салгаж чаддаг хүмүүс. Яг одоо заримдаа нарциссист эрэгтэй хүнтэй суудсан эмэгтэй хүн бол яг сэтгэлийн тамтай байдаг. Байнга нөхрийнхөө араас хөөцөлдөж явдаг. Байнга тэр нөхрөө алдчих юм бол болохгүй гэдэг айцтай. Тэр нөхөр нь өөрийг чинь яаж доромжилж ийсэн хамаагүй энэ нөхөр чи одоо чамайг яаж доромжилж ийсэн хамаагүй би төвчж гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хүнээс би салж чадахгүй, энэ хүнээс тэгж чадахгүй, инглиэхийг энэ хүн амьдрал хэцүүд ингээд бүх юм хүлцэн төвчж яадаг юм шиг. Тэгээд ийм сэтгэц мэдрэлийн өвчтөе эмэгтэйчүүд ч олон байдаг, эрчүүд ч олон. Тэ ухаан жолоогүй нэг тэнийг юмудаа олон удаа давтдаг. Тийм хүмүүсээс би чамайг өнөөдөр холдож өөрийгөө авраарай гэж хэлж байна. Тэр хүмүүсээс аль болох хуулц шиг үр өгөөжгүй тэнийг юм олон дахин татах биш өөрийнхөө амьдралыг авраач гэдэг мессежийг би чамд бичиж өгч өнөөдрийн зөвлөл. Яа. Маш олон хүмүүстэй заримдаа айгүй юу гэдэг. Маш олон хүмүүс одоо эмэгтэйчүүд ялангуяа гэр бүлийн хүч хэрхээлэлт юм уу, гэр бүлийн хурц нөхцөл байдалд нөхдөд хаягдаад юм уу, доромжлуулаад тэгээд үлдсэн маш олон эмэгтэйчүүдийг харахад арталт нь байж байгаа тэр ихтэй юм бол чамаа гэж бодлоогүй юм байна. Чамаа гэж бодох орон зайгүй, тэр нэг зүрх сэтгэл мэддэггүй, тий чамаа ингэ явж байгаа гэж шаналгүй юм байгаа. Зүгээр л амиа бодсон хүнтэй амьдраад байгаа. Нарциссист гэдэг бол яг талент өөрийгөө хараад mirror in the wall гэж харж байгаа юм шиг тийм юмс. Тэгээд талент өөрийгөө хараад би гоё юм, би сайхан байна, би хөөрхөн, би энэ гэхэд хамгийн сайхан хүн юм уу? Би энэ гэхэд хамгийн зөв хүн юм уу? Намайг одоо надаас илүү өөр амьтан байвал над хэлээч. Тэ гэж байгаа юм шиг. Тийм хүмүүс. Тэгээд эсвэл өөрийгөө нарциссистүүд дотор өөрийгөө юу гэдэг вэ? Би ядарсан амьтан, би зовсон амьтан, надад тусалж байгаа хүн алга гэдэг бас нэг сэтгэлгээний донтолтой. Нэг бол өөрийгөө их чадчих гэж магтж байгаа бол нэг бол өөрийгөө би юу чадахгүй намайг л одоо та нар зовоогоо гэж хэлдэг. Чамаас одоо би хэцүү байгаа юм. Чамаас одоо би юм байгаа юм гэж хэлдэг. Нарциссистуудтай заримдаа бүр яриад бүх юм утгагүй юм шиг санагдав. Үнэхээр бүх юм утгагүй юм шиг санагдав. Ямар ч ирээдүй байхгүй юм шиг санагдав. Хэрвээ чи өөрийгөө хүч чадалгүй байх гэж эргэлзээд үнэхээр чи бүх юмыг орлож үзээд уучраа олохгүй явж байгаа бол чи ямар нэгэн байдлаар чиний эдийн тойронд чи нарциссист байгаа байхгүй. Чиний бүх нэрийг чи сургадаг. Чиний бүх хийхийг хүсээдээс хийгээд байсан орлогод байсан юмуд талаар болоод идэг. Тэгээ хэний төлөө юун төлөө батснаа чи өөрөө хүртэл харж чадахгүй болсон. Тийм сэтгцийн мэдээлэл өвчтэй. Орчинд эрүүл бас токсик буюу хортой орчин ч амьдраад гэсэн. Сүрэг өөрийгөө байнга өргөддөг хүнтэй энийг ядарсан амтныг аварчхансан гэж хамаг юм энерги саруулж амьддаг. Тэгээд тэгж саруулж байгаа хүмүүс дандаа хаа явсан газраа тийм сорох хүмүүсийг харж амьддаг. Тэгээд муу хүмүүс бол биш. Тэгж юмаа саруулж байгаа хүмүүс өөрсдөө муудаа биш. Заримдаа бид нар тэрийг харах зориг хүрдэггүй. Би энэ ингээ хаяад явчихвал би болохгүй. Өөрийгөө буруутгадаг дандаа. Нарциссистийн хажууд байж байгаа хүн өөрийгөө дандаа буруутгадаг. Чиний эдэргэд, чиний хань, чиний эдийн тойронд байж байгаа хүмүүс дотроос өөрийгөө их буруутгадаг. Тийм хүмүүс аяг их байдаг.
Тэгээд тэрэн дээр би болгоомжлол гэж байна. Тэгээд ямар нэг юм буруу болоход нарциссистүүд ерөөсөө уучлахгүй байхгүй. Уучлахгүй ч дурггүй. Тэг. Ямар нэг юм буруу болоход хин нэгэн хүндээ буруутгаад яаж ийж буруутгах чагаа зүхтаадаг. Тэр хүнээс юу сурчаад байгаагаа мэдэхгүйгээр тэр хүнээс үргэлжлүүлээ сороод байгаа хүмүүс гэж нарциссистүүд гэж. Тэгээд тэр хүмүүсийг би хэлээд байна. Би чи тийм хүмүүсийн бэгд байдаг бол өөрийгөө тэр хүмүүсээс хамгаалах хэрэгтэй юм. Чи чадахгүй даа биш ээ. Чиний эргэн тойронд байж байгаа тэр хүмүүс чамаас сороод байгаа байхгүй. Чи өөрийгөө соруулахгүй тул өнөөдөр тэрийг өөрчлөх хэрэгтэй. Чиний нэр чи өөрийгөө би чадахгүй бол яана гэж хичээж байгаа. Яг үндэ чи чадахгүй даа биш ээ. Чи чадахгүй даа биш, хамгийн гол нь чамаас сороод байж байгаа хүмүүс. Чиний эргэн тойронд байж байгаа хүмүүс төр чамайг чадна гэдгийг хэлдэг хүмүүсийн тоон үнэхээр байхгүй гэсэн. Тэгэхээр тэр чамайг чадна, чамайг мэдж байгаа зүйлийг чи урам хайрладаг хүмүүстэй ойртож байгаа санаа биелж байгаа. Саяхан манай нөгөө Бэршэба боломж гэдэг Австралийн ивентийг Монголд хийхэд Австралид хийхэд тааш тийм Бэршэба боломж гэдэг ивентийг хийхэд залуучууд маань Facebook дээр лайв хийжсэн. Тэгээд тэр залуучууд маань өнөөдөр юугаараа гайхамшигтай байна гэхээр энэ залуучууд өөрсдөө би мэдчихэд хин нэгэн хүн заагаад өгөө хэлээд өгөө энэ одоо бэршээл өөрт нь тулгараад байна. Энийг чи өөрөө өөрчилж бодно шүү. Чи чадна шүү гэдэг мессеж өгөх гээд Австрали залуучуудын давлгаа өрнөж эхэлж байна л да. Тэгээ манай эдүүд бүртгүүлээд явж байгаа нэлээд хэдэн хүмүүс бүртгүүлсэн байна. Моникч 7 хоногийн өмнө гэхэд ийм байгаад өнөөдөр нөө маргааш хэрэгцээ энэ хагасанд болно те. Энэ линкийг би энэ доор тавьсан байгаа шүү заяа. Яа. Дараа бүртгүүлээрэй та нартай. Австралид байж байгаа хүмүүс бэршээлбэ боломж гэдэг ивенттэй. Өнөрмаа 9-оор сэдв байна. Баярлалаа Моникч. Яа тийм баярлалаа. Хүлээж аваад ороод ирсэн баярлалаа. Тэгээд яа нарциссист буюу тэр нэг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүс үйлдсэн зодцсныхаа дараа эхнэрээ зодцсныхаа дараа эсвэл нөгөө хүнээ доромжилсныхаа дараа ерөөсөө тэр хүнийхээ өмнөөс байдаг. Тэр яг мөржлөөрөө татаад байдаг. Тэр бас сэтгэц мэдрэлийн өвчтөй хүн. Өөрийгөө л боддог болохоос өөрөө бусдын зовлон жаргалыг мэдрэхээ болчдөг. Өөрийгөө л өмгөөлж, өөрийгөө л хамгаалдаг боловч өөрөө бусдынхаа ажил амьдралыг яаж яана гэдэг дээр ерөөсөө бодож үздэг. Надаас болоод энэ хүн хохирцсан байна шүү дээ. Надаас болоод ийм асуудал болчлоо гэдгийг мэдсэн ч гэсэн мэдээгүй юм шиг. Олон удаа татаач хэрэггүй чи магадгүй нарциссисттай ажилдаг болов чи маргалдах үедээ чи юм шүү дээ. Айгүй урт мессеж чийд яг чин сэтгэлээсээ бүр асуудлыг шийдэх гэж араас нь үздэг гэж магадгүй. Тэгвэл чи юугаараа мэдэх вэ гэхээр урт мессеж чинь баг бүр урт цагтл бичээд хамаагүй бүгдний болсон процессыг ингээд нь штэ. Зарим магадгүй чи ярьж байгаа яриаг нь бүр өөрт нь бичиж авч байгаа дараа нь өөрт нь сонсхий гэдэг мэдрэмж хүрчээсэн гэж байгаа юм. Тэгээд зарим хүмүүс тэгж бичээд ч нэмэр байдгүй яг энэ нарциссисттэй харьцаад. Яг л нарциссистууд бид нар хизээч бусдыг сонсох тэнхэл байхгүй, өөрийгөө сонсох тэнхэл байхгүй. Нарциссистд ханаас гарч ирдэг юм бэ гэдгийг хэлээд. Тэд нар ханаас гарч гэдэг нь өөрийнхөө сул дараа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Дотоодын зөрчилдөөнтэй хүмүүс байдаг. Дотоодын өөрийгөө би хинбэ гэдэг үзэл бодлого, гадна харагдаж байгаа үзэл бодлого дотор байж байгаа хүнтэй байнгын зөрчилдөөнтэй байдаг учраас байнгын нуугдаж тоглоостой явдаг. Яг сэтгцийн мэдрэлийн өвчтөн юм шиг байдаг. Нарциссистийн маш олон хүмүүс аригчид байдаг. Эсвэл ямар нэг юм донтдог хүмүүс байдаг. Бусдын анхаарлын төвд байхыг маш хүсдэг хүмүүс байдаг. Хэрвээ би энийг хийчихвэл нэг байнгын хай байх гэж хичээдэг хүмүүс байна. Бусдаас байнгын тэр өндөр түвшингийн одоо юу гэдэг нь тийм юм маш их хайдаг хүмүүс байдаг. Нарциссистүүд. Бусдаас ямар нэг юм хайж байгаа бусдаас одоо юу гэдэг ямар нэг юм хүлээж авч ийдэг хүмүүс сэтгэлийн ханаж аавна гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Тэгээ би энэ хүмүүсийг бодвол би чамайг өөрийгөө хамгаалаач гэж хэлчихдэг. Ийм хүмүүс Монголоор төрөн байдаг маш олноор байдаг. Харамсалтай их болно. Сэтгцийн бид нар мэдрэл өвчтэй. Ухамсарын түвшин үнэхээр даавар түвшинтэй. Хүнээс өөрийнхөө юм нуудаг. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийнхөө хийсэн алдааг хүлээн зөвшөөрдөггүй. Бусд руу чичилж, бусд руу тайлбарладаг хүмүүс бүгд нарциссист. Их бах хэмжээгээр нарциссист шин чанарыг агуулж яадаг. Тэ? Би энэ хүнийг гомдоочлаа штэ, энэ хүний хэцүү байдалд оруулчлаа штэ, надаас болоод тэгшлээ штэ гэдэг юм
ухамсарлах тэмхэл байхгүй хүмүүсэнд бид цагаа битгий гарцдаараа байж байна. Аль болох тэр хүмүүсээс зайгаа ав, тэр хүмүүсийг чи өөрчилж чадахгүй. Чамаас юм сорсон ч гэсэн, чамаас юм мэдсэн ч гэсэн энэ хүмүүсийн амьдралыг өөрчлөхгүй, сайжрахгүй. Тэг. Хаяа явахад та нар хэцүү байх зарим нь. Миний нэг мэддэг таньдаг юм маань тэгж байгаа байхгүй. Нөхөр нь аягүй хөөдөг, айхуудаг. Араас нь яаж хөөцөлтөй бүр архинаас гарахгаа бүх юм яа. Би энэ хүний гайгүй дажгүй сайн байхад нь аваа сууцсан учраас би ингээ хайж болохгүй гэдэг араас нь хөөцөлтөй. Гэтэл нөхөр нь болохоор сайн гэдэг нэрээр хүн болгоно далаалаад би сайн чи намайг зовоогоод байна гэж байгаа юм шиг хандлагатай. Тэг. Надаас болоо та нар надаас болоо тэгж штэ энд очиод дандаа хүмүүсийн алдаар худлаа яриад байна. Хүн болгонтой найзлахад, хүн болгон надад зөөлөн харцаад, хүн болгон надад сайхан андаасаа амар зөөлөх юм чи амар тийм сайхан зантай хүн шиг ажилладаг. Гэтэл амьдрал дээр тэр хүн эргүүлээ дандаа ардуур нь дандаа ховж юм болгодог ярьдаг хүмүүс үүдэг. Нарциссистийн хөлбөр бол энэ хүмүүс хизээч юу гэдэг нь салъя гэдэг одоо эхнэр нөхөр салъя гэдгсэн чинь салахгүй чамаас болоод одоо тэгчлээ юм чи чи одоо хүүхдүүдээ хохирох гэж юм гэж уурлаад энэ салъя гэж байгаа эхнэрээ ч юм уу тий чамаас болоод миний хүүхдүүд зовж шүү гэж ярьдаг. Гэтэл яг үндэ өөрийнх нь зан чанараас болоод зовж байгааг харахыг хүсдэг. Тий нарциссистүүд яадаг вэ гэхээр надаас болоод манай нөхөр надаас болоод одоо ийм болчлоо гэдэг ойлголттой байдаг. Эхнэрүүд нь асар их харамсалтай. Одоо юу гэдэг өөрийгөө буруутгасан хүмүүс явж байдаг. Бас нөхрөө бүр жоохон үгчиг ч юм уу тий одоо юу гэдэг тэр нарциссист зан чанартай хүний бүр жоохон үгчиг гэдэг өөр тордоод явж байдаг. Энэ хүн юу ч хийж чадахгүй, энэ хүнийг би хамгаалтууд болохгүй гэдэг. Бүр өөрийнхөө айлын том хүүхэд болгоцсон юм шиг явж байдаг. Эрэгтэй хүний хувьд гэр бүлийн хүчирхийлэгч нэг. Нөхөр чинь чамайг зодоо дээрлэхэд байхад бид нар хэлэх үггүй яваад байдаг шүү дээ тий. Тэр аюул байгаа хгүй. Тэд өөрчлөгдөх үү гэж асуусан байна. Өөрчлөгдөхгүй sorry. Өөрчлөгдөхгүй үнэхээр аюул хэцүү. Яа. Инхлийн энжигнэ урам хайрладагт баярлаа. Танд хинч хэлдэггүй. Гацаалтанд байгаа сэтгэл зүйтэй хүнд их нэмэр болдог шүү. Таны үг. Яа гайхалтай баярлалаа. Яа. Чимгээд гэж баярлалаа. Маш олон зүйлийг ойлгож байгаа шүү. Илүү олон хүнд хүрээсэй гэнэ. Шеэр хийгээрэй зам миний онгор. Яа. Баярлалаа. Маш хэрэгтэй сэдв байна. Энэ одон яг гэж байна. Өнөрмаа тэгж сууж байна. Тэд өөрчлөгдөх боломжтой юу? Орхиол явсан дээр байдаг юм. Чи хэнийг ч өөрчилж чадахгүй яг үүндээ. Хэнийг ч чи өөрчилж чадахгүй. Чи өөрийгөө л өөрчилж чадна. Магадгүй чи чөлөөлж болно. Тэр хүнд нөлөөлж болно. Гэхдээ явуулсан хамаагүй дээ. Тэр хүнээс зайгаа ороод өөрийгөө аварсан хамаагүй дээ. Хэрвээ чи одоо тийм хүмүүсээ таарлаа гэх юм бол одоо юу гэдэг чинь яг нэг ижлэлийн юм тагтаад л байдаг. Яг адилхан нэг донтолтой ч юм уу нэг юм гомдолтой тий нэг одоо юу гэдэг бусдыг дандаа нэг сордог хүмүүс байдаг шүү дээ хуулц шиг. Тэгээ өөрийнхөө энергийг аяг сордог, өөрийгөө хүнд өрөвдөлтөй болгож яриад яваад байдаг. Тэр хүмүүс чинь. Тэрнээс бид нар болгоомжлох хэрэгтэй. Үнэхээр аяга хортой зам. Тэр хүмүүсийг бид нар одоо хүчтэй байж байгаа өөрийгөө чадахгүй бол гэж бодоод байгаа хүмүүс яг үүндээ чадахгүй даа биш байгаа байхгүй. Чиний дэргэд байж байгаа нарциссист буюу чиний дэргэд чамайг хуулц шиг сороод байж байгаа хүмүүс чиний бүх чадлыг сороод байгаа учраас чи чадахгүй юм гэж яагаад өөрийнхөө супер павер гэдэг юм чи өөрийнхөө хүч чадлыг чи фокусыг завгүй авчиад байгаа байхгүй. Тэр нэг бацх асуудал байсан. Акаа энэ ямар гоё сэдв бэ гинэ. Яа. Монголын нийгэмд ийм хүмүүс үндэ их байна гэнэ. Яа тийм аа тийм. Лайв хадгалнаа цаа одно. Тэгээд яа Монголын нийгэмд үнэхээр ийм гашуун сэдв юм болж байгаа. Тэгэхээр заримдаа тэр хүнийг өөрчлөх гэж оролцох оронд аврыг гэж сэтгэхийн оронд чи өөрийгөө аврах хэрэгтэй байна. Тэр бол үнэхээр юм уу? Чи өөрийгөө аварч чадахгүй, чи өөрийгөө хүч чадалтай гэдгээ мэдэж чадахгүй, чи өөрийгөө чадахгүй бол яана гэж бодоод байдаг бол чиний эргэн тойронд
чамайг чадахгүй гэж байгаа гэж хэлж байгаа хүмүүсийн дэргэд хитрхи ойр байсан ч л та. Чамайг доромжлоод өө чамаас болоод ийм болдог гэж хэлчихэд хэнэгчгүй явдаг тэр хүмүүс. Чиний тэр чамайг яаж эвгүй байдалд оруулснаа бодохч завгүй хариж явж байдаг тэр хүмүүс. Тэр хүмүүсээс чи өөрийнхөө энергийг хамгаалах хэрэгтэй. Тийм учраас би чамайг энэ номыг олж авч уншаагүй болоод аваад уншаарай гэж хэлчихье. 9:15-65 гэдэг дугаараар залгаад бишээ боломж юм тийм. Цахилаад аваад заа. Энэ 21 минут байна. Тэгэд яг энэ дээр миний ярьж байсан маш олон юм дээр миний амьдралд тохиолдсон үйл явдал дотор ч гэсэн яг иймэрхүү нарциссистүүд тэнд маш их байсан. Тэгээд хүнээс одоо надаас гуугаад юм авахтаа болохоор айгуу сайхан ааштай тий айгуу сайн хүн шиг царилж авдаг. Авцсныхаа дараа ерөөсөө тэр авцсан юм эргүүлээ тгий ингээ гэдэг яриа өрнөлтөө тэр сэдвийг солиод өөр юм бодоо явчихдаг. Сэтгцийн мэдрэл өвчтөө нарциссистүүд ингэж төрдгөө гэлгүй амьдралаас нийгмээс олж авдаг халдвар хүчин баггүй. Би ингэж түгээлж явахгүй бол хүмүүс намайг гэрэлтэх юм байна гэдэг айдаг айдас хүнээс доор гарчихгүй гэж болчихгүй гэж айдаг айдас. Эсвэл хүнээс доор би хүнээс доор байгаад байна гэж ярьдаг нарциссистүүд бол яг тэр байдлаараа би өвдөлтөй хүн би ядарсан хүн гэж бусдын анхаарлыг татдаг хүмүүс. Яа. Тийм багахгүй. Тийм учраас би чамайг сэдвэн яагаад байна гэхээр тэр хуулц шиг чамайг сордог чиний энергийг чи яаж чигээд нэмэргүй ямар ч үр дүн гаргадгүй чамайг готролд оруулж идэг тэр хүмүүсээс чи өөрийнхөө энергийг хамгаалаач. Өөрийгөө хамгаалаач. Чи өөрийгөө аврах хэрэгтэй юм. Монголчууд энээсээ болоод ядуу амьдраад байна. Юм хийж чаддаг гэж байгаа хүмүүс юм хийж чадахгүй байна гэж байгаа хүмүүсийг аврагдаж их зүтгээд байгаа учраас Монгол улс улам ядуураад байна. Юм их орлоод байгаа мөрцөнгөөсөө учраа олохгүй байж байгаа хүмүүстэй зууралдаад яваад байгаа учраас чи өөрийнхөө орлож байгаа юмныхаа төрөл жанрыг өөрчлөх хэрэгтэй байна. Тийм. Чиний хийдэг юмнууд чинь өөр төрлийн чиний супер павер тогтсон юм байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс хэн нэгэн хүний амьдралын төлөө золиослогдох хал байхгүй. Тийм. Хэрвээ чи өөрийгөө чадахгүй бол яана гэж бодож байгаа бол маш олон тохиолдолд бизнес хий гэж бодож байгаа мөртлөөс чадахгүй бол яана гэж бизнесээ болиулаад байдаг донт төвчтэй болчихвол юу вэ гэхээр чиний өнгөрсөн хугацаанд чиний амьдрал тохиолдсон ямар нэгэн нарциссист чиний тэр итгэл үнэмшлийг эдгсэн юм гэсэн. Чамайг доромжилдог, чиний эргэн тойронд байдаг, чамайг хамгаалдаг, чиний эсрэг зүтгэл хийжсэн хүмүүс чамайг өнөөдөр ийм байдалд гацаанд оруулсан гэсэн. Тэгэхээр их аюултай. Яа. Тэр нарциссистуудаас өөрийгөө хамгаалаад өгөөч гэдэг би хэлчихсэн. Яа. Чи ганцаараа биш маш олон хүмүүс энийг яадаг. Гэтэ энэ хүмүүсээс чи зайгаа барьж ээж өөрийнхөө энергийг өөрийнхөө орон зайг хамгаалж ээж тэр хүн хэн нэгэн хүн чамд хүчирхийлдэг үү, доромжилдаг үү, чамд дэвгүй байдлаар ханддаг үү, чамайг ашигладаг үү, мөнгөөр ч юм уу, эсвэл чиний цагийг ч юм уу, чиний хөдөлмөрийг ч юм уу, оюутан байхдаа хүүхдүүд хоорондоо мэдрэгддэг те. Сайн найз чамайг ашиглаж л явдаг сайн найзууд ус үйдэж шүү дээ. Тэр хүмүүсээс чи зайгаа аваач. Яа. Чи үнэхээр хүчтэй, чи өөрөө юм чадна, чи оролдож чадна гэдгийг мэдж байгаа ч гэсэн чиний дэргэд оролдох ч хүсэлгүй мөртлөнгөөсөө чамд гомгомж байгаад яаж хийж байгаад чиний гараар хийцэн бүтээцэн юм өөрийнхөө юм шиг болгож авчаад юу ч болоогүй юм шиг сууж идэг хүмүүс байдаг. Тэгвэл тэд нар чинь бас чиний болгоомжлох ёстой хүмүүс байхгүй. Чамайг сурдаг хүмүүс. Чамд эргүүлээ баярлаа гэж хэлдэггүй хүмүүс. Чамайг өнөөдөр ашиглачаад юу сүртэй яах гэж яасан гэж доромжилдог хүмүүс. Чи одоо хэн болчоод ингэж байгаа гэж тэр ярьдаг хүмүүс. Тэ? Энэ хүмүүсээс чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ хүмүүсээс хол яваач. Чи энэс илүү үнцэнтэй хүн баггүй. Энэс илүү чухал хүн баггүй. Тэ? Хүн болгонтой чи найз байхад байхгүй. Хүн болгон чиний найз байх эрх байхгүй. Чи зөвхөн зөвшөөрөл өгсөн цөөхөн хүмүүс л өөрийнхөө найз болох эрхийг өгдөг гэдгийг хэлж. Өөрийнхөөс чиний сонголт чи үнцэнтэй байхгүй. Чиний өөрөө чи үнцэн чухал байхгүй. Тэ. Тэр чухал юм хамгаалаач. Тэ. Тэр ухааныг чамд хэлж байгаа. Аюу хүнцэг.
Яаж аврах вэ? Чи хэнийг ч аварч чадахгүй. Чи өөрийгөө л аварна. Яа. Чи нарциссистуудыг аварч чадахгүй үндэ. Биднэрт хүнийг аврах хүч чадал байдгүй байхгүй яг үндэ. За яг гал ус гараад үер юм дээр одоо юу гэдэг юм чи аварч болно. Гэтэ бус тохиолдолд тэр хүн өөрөө үхий гэж байгаа тохиолдолд өөрийнхөө сонголт байгаад байна шүү дээ. Өөрөө өөрийгөө амьдрахыг хүсдэг, өөрөө донтолтой, архитектаа, эсвэл өөрөө гаж одоо юу гэдэг муу зуршилтай. Өөрөө мэдсээр хийж тэрийгэ давтаад байдаг хүнийг чи бол аварч чадахгүй. Энэ бол тэр хүн өөрөө өөрийгөө өөрчлөе гэсэн тохиолдолд тэр хүн өөрийгөө аварч чадна. Чи тэр хүнийг аварч чадахгүй. Чиний хийдэг цагч биш, чиний хийдэг хүч чадалт биш, чиний хийдэг энергич биш. Тэр хүн өөрөө би аврагдъя гэж чам руу гүйж ирээд чиний хэлсэн юмыг чиний чамтай байхад зөв байна, би чамд итгэя гэж явж байгаа бол бид нар алдаа гаргасан нарциссистууд яадаг вэ гэхээр өөрийнхөө гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх хүмүүс байхгүй. Тэгэхээр хэрвээ чи тэр хүнийг аврыгээ зүтгэж аваад хамаг юмаа зориулаад гардцсан тохиол чиний л гарц. Тэр хүн чамаа ингээд мэдлээ ингэчлээ гэхгүй харин жиргүүлээд намайг ингэж байлаа гэд өөр хүнд ч чамааг муулна. Энэ бол донтолт өвчин байхгүй. Тийм. Энэ донтолт өвчнөөс та нар болгоомжлох хэрэгтэй юм тийм. Тэгээ би тийм учраас би чамааг энэ номон дээр бэрхшээл ба боломж номон дээр бос хүмүүсээс одоо бос хүмүүс нөгөөх нөхөд гүүхгүй нөхөд саад гэж ярьдаг шүү дээ. Яг тэр сэдвүүдээр би энийг жоохон дурдах чан айдсан. Гэтэ бол яг амьдрал дээр яг гүн ярих юм бол бүхэлдэн том шинжлэх ухаан явагдаад байгаа хэрэг. Тэ? Ямар үе дээр яах юм бэ? Хичнээн яг энэ сэдвийг би ном болгож бичиж чадна. Яг үнэ. Яа. Асар их том судалгаанууд арталтанд явж байдаг. Ямар хүмүүс хүнийг их ашигладаг вэ? Ямар хүмүүс ашиглуулах тэр хавханд нь өвтдөг вэ гэдэг сэдвүүд үүж байдаг. Тэгээ бид нар тэр хавханд орё гэхээс илүү өөрөө өөрийгөө хамгаалаач, өөрийнхөө энергийг хамгаалаач би чамайг тэгж хэлээд байна. Өөрийнхөө энерги, өөрийнхөө чадах юмаа чадаад тэргээ зөв хувилбараар хийгээд тэр ухаан чинь чинийх байхгүй, тэр сонголт чинь чинийх байхгүй. Тэ нарциссисттай хамтдаа байж байгаа хүүхэдтэй болцсон ч юм уу. Нарциссистийн охин ч юм уу, ээж ч юм уу байлаа гэж үгүй. Тэ охин чинь нарциссист болвол ээж нь маш их шанална. Тэ охинтой чинь суусан нөхөр нь аяг шанална. Эхнэрийнхээ араас хөөцөлдөг хамгийн минь хийж өгдөг хүмүүс бол эсвэл үнэхээр амьдрал аяцсан. Тийм сэтгэц мэдрэлийн өвчтөй үйдэг шүү дээ нарциссист. Энд нь очиод уйлаад хүнээс гойлго гуугаад идэг тийм хүмүүсүүдийг заримс. Зовлонгоо яриад яваад идэг. Тэгэл өөрөө нэг мундаг хүн шиг царай гаргаад яриад. Өөрөө нэг мундаг хүн шиг гэдэг хүнээс болоод их хохирцсон хүмүүс яриад. Тэ тэр хүмүүс ахгүй. Заримдаа тэр хүмүүс өөрсдөө өөрчлөе гэсэн тохиолдолд өөрчлөгдөнө үү? Яг өөрчлөгдөнө. Гэхдээ чи тэр хүмүүсийг аварч чадахгүй. Чи өөрөө биш л бол баярл. Харин чамаас ийм шинж тэмдэг гарах вэ гэдэг дээр чи болгоомжлол. Өөрийнхөө гаргадаг алдаа, өөрийнхөө амьдралын сонголт, өөрийнхөө ирээдүйдээ л чи фокус тэрийг бид нар хийж чадна. Бусд нь бол чиний явж. Яа. Болсон юм да. Тэгээд өнгөрсөн хугацаанд бид нар маш их юм одоо юу гэдэг миний хийж байгаа лайвууд, миний хийж байгаа юмнууд та нарт бас хэрэг болдог бол манайхан одоо миний бизнес гэдэг хөтөлбөр маань дуусж байна. Мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр маань одоо их 3 сарын 15-нд болно. Мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр дээр яг хувийн хөгжил одоо энэ хүний сэтгэлийн хөдөлгөөн, хүний одоо юу гэдэг хариуцлага, миний амьдрал тохиолдсон юм, би юунаас болоод яагийн, чиний өөрийн чинь зан ааш, үзэл бодол, сэтгэлгээ хөдөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөн энэ бүхий чи үзнэ. Яг цэвэр нарциссист гэж ярихгүй ч гэсэн энэ сэдв гарахад бол яг тэр хөтөлбөр илүү тохирно. Тэгээд тэр хөтөлбөрт оролцъё гэвэл ирэх 3 сард оролцоорой. Тэрнээсээ наан бид нар бас хэд хэдэн шинжилэл бид нар хэд хэдэн шинэ төслүүд ажиллаж байгаа. Тэрэн дээрээ үргэлжлүүлээд би мэдэгдээд явна тухайн юм дээр. Яг одоогийн байдлаар бол 11 сарын 2-ны өдөр бэрхшээл ба боломж гэдэг ивент Австралид болж байгаа. Тэрний бүртгүүлэх линкийг би энэ лайвны хадаа өгчихсэн байна. Тэрний дагуу очиод бүртгүүлээ гэж. Би түрүү яг энэ сэдв дээр нэлээ юу гэж бодсон. Зарим нэг хүмүүсийг ингээ харахаар би бол аюу их баяртай байна. Зарим нэг хүмүүсийг харахаар үнэхээр вау намайг гэж ярьдаг, надад итгээд юмаа ярьдаг. Өөрөөсөө шалтгаалаагүй одоо
нөхцөл байдлаас болж хүнд нөхцөлд орж исэн хүмүүсийг уулзах болгондоо миний зөрчил тогтдог. Тэр хүмүүсийг яаж хамгаалах вэ? Тэр хүмүүсийг яаж илүү гайхамшигтайгаар, супер павертайгаар амьдралаа хөгжүүлж болох вэ гэдэг сэдвүүдийг би ярих юм шиг хүсдэг, илэрхийлдэг. Тэгээ энэ гайхамшигыг хуваалцаж байгаадаа би баяртай. Нөгөө бодлын энд Англид сууж байгаа миний амьдрал, яг үндэ Монголд сууж байгаа чиний амьдралыг одоо дэлхийн хаана аль цэгдэрч хамаагүй чиний амьдралд ямар нэгэн өнцгөөс нь хэрэгцээтэй байгаасаа гэдэг утгаараа би яриад байгаа шүү заяа. Тэгээ манай юмнуудыг ерөнхийдөө цаашдаа миний хийдэг лайв юмнуудыг үздэг, сонирхдаг, сонсдог бол миний юмнуудыг аваад хүнд бэлгэлж байгаараа бэлэн дэгж байгаа Монголынхаа нийгмийн нөхцөл байдал, ялангуяа энэ бэрхшээл ба боломж гэдэг номыг манай онлайн дэлгүүрээс захиалчж болно. Шуудангаар асууж болно. Гадаад байж байгаа хүмүүс шуудангаар худалдаад авч болно. Шуудангийнхаа замын зардлын төлчин бол номных чинь 21,000 төгрөг. Манай онлайн дэлгүүрээр зааж байгаа. Миний дараагийн цэцний ном байна. Мөнгө ба миний үнц гэдэг ном байгаа. Энэ номыг олж аваад өөрийн бодлоод аваарай. Мөнгө санаа зовхгүйгээр өөрийгөө өмнө цараагаа. Тэгээд миний хийж байгаа юмнуудыг үргэлжлүүлээ саппорт хийгээд яваарай заяа. Тийм бол хүмүүст би их бэлгэлээрээ бэлгэний багц бас гайхамшигтай. Энэ хоёр ном чи хоёулаа бооцсон бэлгэний багц дэвтэр мэтэртэй айгүй багцсан. Тэгээд тэр багцуудыг захиалж аваад хүнд төрсөн өдөрт өгөөрэй. Маш олон монголчууд энэ номыг унших хэрэгтэй. Энэ номнуудыг хүрх хэрэгтэй. Тэгжээж бид нар хамтдаа Монгол улсынхаа нэг сэтгцийн өвчнөөс одоо оюуны хоолсролоос ядуурлын хямралаас бид нар авах хэрэгтэй. Окей. Тэгээ маш энгийн хувилбараар хэлэхэд би та нартай чамд үнэхээр одоо юу гэдэг талархаж явдлаа бас давхар хэлчих гэж бодлоо. Яагаад гэвэл өнгөрсөн танараас лайв хийгээд би ярих болгондоо би нэг юм олж авчаад миний зүрх сэтгэл амьтаа болчих. Яг чинь заримдаа нөлөөс гаргаад өнгөрсөн л оног би нөлөөс гаргацаад харсан. Тэгээ би өөрөө дараа нь яг чинь би өөрөө одоо хувь хүнийхээ зүгээс улам илүү их юм хийх хэрэгтэй юм байна. Би ингээд зүгээр яваад иж болохгүй юм байна. Би зүгээр за тийм байдаг штэ гэж ярьдаггүй маш олон хүмүүс идэвхтэй. Аюу чухал юмнууд байдаг хүмүүсээ би танартай хуваалцдаг. Тэрийгээ багаар хуваалцаад байна цаа. Тэгээд манай дасгалжуулалтын академийн хөтөлбөр сургалтуудад хамаг дараагийн хэлцэндээ 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцоогүй хүмүүсүүд байна. Оролцоод аваад юм шүү дээ. Хүмүүсийг бүр хэлж байгаад оролцуулаарай заяа. Зарим хүмүүс үнээр амьдрал нь өөрчлөгдөв. Өнгөрсөн 7 хоногт би нэг охинтой дасгалжуулалт хийгээд ярьчаад өнөөдөр энэ 7 хоногт дахиад нөгөө охинтойгоо ярьсан хөө гэсэн чинь охин таасаа танаас одоо юу гэдэг ээж охин хүний амьдралыг ингэж та өчнөө ээжүүдээ өчнөө олон мянган охтуудын амьдралыг ингээгөөр дамжуулж өөрчилж байгаа шүү дээ. Таныг чаддаг бол Монголын нөгөө нэг юуны хар зах байдаг шүү дээ. Радио үзлэр нэг сонин дуудаад ардын дуунууд тавьчаад байгаад байдаг шүү дээ. Тэр дуунуудын оронд таны 30 аяны ч юм уу таны подкастыг ч юм уу ингээд тавиад уншуулчихсан. Эсвэл тэгжээж л хүний амьдрал өөрчлөв. Би тийм хүмүүсийг зөвчнөөнөр мэднэ. Монгол нэр үнэхээр хэцүү байна. Үнэхээр амьдрал хэцүү. Яг одоо ингээд яаж хитэн төрөв болох вэ? Яаж юу яах вэ гэх ингээд шаналсан байж байгаа хүмүүс таны хэлж ярьж байгаа энэ нөхцөл байдал одоо энэ бэрхшээл ба боломж гэдэг тий амар бэрхшээлээс гарах боломж хайгаад байгаа мөртлөнгөөс юунд ч тэгэхээр болцсон хэдэн төгрөгийн хойноос нүдээ ухаад өгөхөд бэлэн болсон энэ хүмүүст бид нар аврал хүргэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би сүлдээ бүр айгүй сэтгэл хөдлсөн. Эсрэг утгаараа энэ ахгүй юу? Тэр охин яг тэгээд танаас өөр хин нэг монголчуудын амьдралыг ингээд ээж охин хоёрын амьдралыг өөрчлөж чадчихсан. Үнэхээр тавьж чадчихсан шүү дээ. Чадчих гэхээсээ илүү нэг юм байгаа хгүй. Бид нэр ийм замаар л бид нар өөрчлөгдөх ёстой юм. Өөр замаар өөрчлөгдөх бид нар чадахгүй юм. Тэгээ ийм замаар бид нар итгэлээр, үнэмшлэр амьдралынхаа би юуны төлөө явж байгаа юм бэ? Хүн болгоныг хурцлж та өөрчилж чадж байгаа хгүй. Таны ярьж байгаа энэ ярианууд хүн болгоны дотор болоод идэг мөртлөнгөөс гарцаа мэдгүй байж байгаа ярианууд байна. 30 оны аянд явж байгаа хүн болгоны яриануудыг сонсоод хүн юм ойлгодог хүн бол ойлгоод байгаа байхгүй. Ойлгох төвшөнд нь энэ хүнд мэдээдээд байна шүү дээ. Тэгвэл бид нэр тэрийг хамтдаа их ёстой юм шүү. Би бүр энийг л олон хүнд хуваацмаар санагдаад байгаа гэж хэлсэн.
Тэгээ би тэр охиндоо үнэхээр баярлалаа гэж зулаад ялангуяа зулаа гэдэг хүн. Тэгээ тийм нэг гайхамшигтай юм гэсэн бид эсрэг утгаараа чамайг бас яг энэ зам дээр бид нартай хамт явж байгаа юу? Тэгээд өөрийнхөө амьдралыг бид нартай хамт энэ нөгөө Монголын тэр хүнд хэцүү нөхцөл байгаад байгаа мөртлөө яахаа мэдэхгүй байж байгаа хүмүүс ч гэсэн миний хүрч тусалж чадахгүй байж байгаа хүмүүс чи хүрээч туслаач гэдэг саналыг би чамд хэлмээр байна. Миний заасан, миний яриад идэг сэдвүүдийг ямар нэгэн өнцгөөс нь хэн нэгэн хүнд хүрээч. Тэгжээж бид нар Монгол улс маань хөгжих юм байна гэж хэлдэг. Яа. Тэгээс үтсэн. Окей, за тэгээд өнөөдрийнхөө лайвыг ингээд өндөрлөе. Нэлээд удаан суучлаа. Жамсранжаа болормаа. Сайн болроо. Хайртай шүү болроо. Тэгвэл манай миний бизнес гэдэг хөтөлбөрийн маань хамгийн сүүлийн сюрприз уулзалт болно. Бид нар энэ бүтэн сайн төгсөлтийн байраа тэмдэглэнэ. Маш олон хүмүүс хундаг тулгам гайхамшигтай гоё юм болж байна. Тэгэд энэ өөрчлөлтийг авчирч ирж байгаа. Энэ өөрчлөлтөнд бид нартай зэрэгцээд явж байгаа бүх залуучуудаа бүгдэд нь баярлалаа гэж хэлчихье те. Энэ гайхамшигтай ертөнцид юу гэдэг гайхамшигтай ихэд хаашаа энэ зарим хүмүүс л хөтөмжтэй хэцүү амьдрал авах. Гэхдээ бид нар ямар ч гэсэн манай хөтөлбөрт орж ирээд үнэхээр гайхамшигыг мэдрээд өөрийнхөө амьдралыг ий чидээ нулимс цуцлуулаад ойлгож байгаа. Тэр өөрийнхөө гайхалтай нөгөө супер павераа нээгээд ингээд Өсөнөр diamond гэдэг шиг үн цэнтэй diamond шиг ялалцж байгаа. Өөрийгөө бусдаас онцгойгүй юм байна гэдгийг мэдээд явж байгаа. Өөрийнхөө түүхээ өөрчилж байгаа. Ирээдүйд би хэн болох гэдэг замаа биднэрт галзуулаад харагдуулж байгаа. Бүх залуучуудаа бүгдэнд нь хайртай гэж хэлж байна. Баярлалаа гэж хэлж та нарын хаачаар ягаад ч улам Монгол хүмүүст хүрэх хүсэл мөрөөдөл минь улам ойрхон нэг өдрийн өмнө ч юм уу, 2 өдрийн өмнө ч юм уу ирэх юм шиг санагдаад байна. Тэгээд тэр хэмжээгээр нь би чамайг өнөөдрийнхөө энэ лайв өндөрлөе. Тэгээд 7 хоногтой би ирээд бас нэг гайхалтай сэдв чирэл ордог юм зэн. Тэгээд их баярлалаа. За бай.